Эрхэм үзэгчид та бүхэн амар амгалан байцгаана уу? Лав гарагийн мэдлэг нэвтрүүлэг эхэлж байна. Та бүхэн анхаарлаа хандуулна уу? За өнөөдрийн мэдлэг нэвтрүүлгээр түрүүчийн уншижсэн номнуудаас үргэлжлүүлэн ганц нэг эсэнсөхий. Энэ Ошо багшийн болоод Жинхэнэ багшийн мөн одоо энэ ведийн сургаалуудаас одоо ингээд энэ номнуудаа үргэлжлүүлэн нэг танилцуулчихъя. За эхний ном нь бол энэ эрэгтэй хүний тухай гэсэн энэ ном байна. За энэ номноос эхлэе. Тэгээд ер нь энэ ном бол айл бүхний номын санд зайлшгүй байх ёстой номын нэг гэж давтан хэлээд байгаа. Энэ их чухал ийм ном шүү. За гэгэрсэн хүн гэдэг хүн бүрийн хийж чадхыг хийсэн хүн. Зүгээр л оролдоод үзэх хэрэгтэй. Гэгэрсэн хүн хоногийн 24 цаг гэрэл гээгээ баяр бясалгална жаргалангаар дүүрэн байдаг. Тэр бараг согтуу хүн шиг санагдана. Тэр бурханлагаар цогцсон байдаг. Түүний амьдрал бол дуу. Түүний амьдрал бол бүжиг. Тэр бусдын дэргэд байх нь ивэл. Бясалгал нь оюун ухаанаас бус зүр сэтгэлээс гардаг. Тэрээр логиктэй харш, тэрээр хайр мэт. Бясалгал бусад шинжлэх ухаантай адилгүй. Түүнд илүү их хөгжим, яруу найраг, уран зураг, бүжиг байдаг. Тиймээс түүнийг урлаг гэж хэлж болно. Гэхдээ бясалгал нь үнэхээр гүн нууц тул шинжлэх ухаан урлаг гэдэг ойлголтууд түүнийг бүрэн илэрхийлж чадахгүй. Энэ бол авьяас чадвар эсвэл байна, эсвэл байхгүй. Авьяас нь шинжлэх ухаан биш. Түүнийг сурч авч болдоггүй. Гэхдээ тэр бас урлаг биш. Авьяас нь хүний хувьд хамгийн том нууц байдаг. За Ошо багш ингээд гэгэрэл болоод бясалгалын талаар л ярьж байна л да. Ер нь ингээд төгс гэгэрэл хөрсөн багш нар ном сургаалаа тайлаад ингээд явхдаа дандаа л гэгэрлийг ярьдаг. Гэгэрх ёстой хүн гэгэрх чи бүлэгт гэгэрх ёстой. Тэрнээс өмнө сэрж сэхэрх ёстой. Тэгээд ингээд ухаачих ёстой, ойлгох ёстой, таних ёстой гэдэг ингээд явдаг. Тэгээд ингээл эцсийн үр дүнд хүрэхэд ийм сайхан байдаг гэж энэ тухай ингээл ярьж байна. Тэрнэр бол одоо түүний амьдрал нь дуу, хөгжим, бүжиг байдгаа гэж. Тэг тийм одоо ямар ч амьдралтай байж болно л доо гэж байгаа юм л да. Тэгээд ямар ч амьдралаар амьдарч ирсэн байж болно. Гэвч яг энэ гэгэрлийн энэ ойлгочихсон хүнд бол гэгэрлийн тухай энэ ойлголт нь хөрсөн хүн бол ямагт хоногийн 24 цаг баяр бясалгална жаргал зинглээ дүүрэн байж болдог байх нэ гэдгийг нь хэлээд байгаа. Танаас биш тусгай нэг тийм гэгэрэл төрсөн юм биедээ их номтой эрдэмтэй хүн хүрдэг юм бол биш ээ энэ бол. Гэжээ тэгээд бясалгал бол оюун ухаанаас бос зүрх сэтгэлээс гардаг гэж байгаа. Тэгээд хүн ертөнц нэвтрүүлгийн зүгээс бас ингэж яриад байгаа. Бясалгал хийгээд бол хүний тарих амрах ёстой гэж ингэж ярьдаг. Ингэж та бүхэндээ ухуулж ойлгуулах гэж хичээдэг. За тэгээд ингээд ер нь бол тийм урлаг уран сайхан энэ юмтай ойролцоо хөгжим яруу найраг уран зураг бүжиг түнтэй төстэй гэж байгаа юм л та. Гэхдээ энэ бол одоо бясалгал нь бас юм тийм авьяас бол биш. Шинжлэх ухаан биш гэж ингэж томьёолж хэлж байна. Ер нь бол заавал тийм бясалгач хүн гэдэг бол бясалгахын тулд бясалгадаг авьяастай байх ёстой гэсэн ямар ч тийм ойлголт бол байдаггүй. Тэгээд яг авьяас бол урлагт бол хэрэгтэй тийм ээ. Одоо тийм
шинжлэх ухаанд бол одоо юу гэдгийг тэр тоос олон бодох нь их ч юм уу тэр одоо ухаан нь илүү хөгжсөн байх ч ёстой гэдэг юм уу. Тийм математикийн хөгжил сэтгүүл сайтай ч гэдэг юм. Тийм шаарддаг болвол бясалгагч болоход бол тийм энэ хоёр шаардлага болоод бусад энэ хоёрыг дагсан. Бусад олон тэр хэрэггүй шаардлагууд, хэрэггүй тийм юмуд бол ямарч хэрэг болохгүй гэж ерөнхийд нь ингэж хэлж байгаа юм. Тэгээд энийг яг хөө тэр хоёр юмар илэрхийлсэн нэг шинжлэх ухаан нөгөө нь урлаг авиас гэсэн юугаар төсөлж төлөөлүүлж хэлж яана л да. Гэхдээ бясалгагч хүн болов бясалгагч болохын тулд хүнд заавал ийм авиас байх шаардлагатай биш. Энийг үзэгчид маань их сайн ойлгож авах шаардлагатай. Ойлгож байгаач байх гэж найдаж байна. За цааш нь ший. Бясалгалч чиний ухамсарын гүнд хүрчээ гэдгийг яаж мэдэж болох вэ? Чиний дотоод мэдрэмжүүд л гол. Чамтай тохиолдох юр бусын гинти явдлууд л чиний ахиж байгааг зааж өгөх болно. Жишээ нь чи улам бүрл нэмэгдэх баяр баясгалан ханамжийг мэдрэх болно. Үнэхээр бясалгал зорилгодоо хүрсэн бол хүнд үнэхээр их ханамжийг өгч бүр заримдаа чи бясалгалаа хийхээс мартдаг. Учир нь бясалгал нь ямар нэг хэмжээгээр хүчлэл ханамжгүй байдал бас агуулдаг. Хэрв чи нэг удаа бясалгалаа хийхээ мартсан хэрнээ ямар нэг юм хийхээ мартсан юм шиг сэтгэл төрөхгүй, дотоод хоосныг мэдрэхгүй, ердийн сайхан ханамжийг мэдэрч байвал энэ нь сайнны тэмдэг. Бясалгал хийдэг олон хүн бясалгахгүйгээр нэг ч хоногийг өнгөрөөж чаддаггүй. Эс бөгөөс тэдэнтэй хачин янзын юм тохиолдол байдаг. Бясалгал хийхээр зүгээр байсан хэрнээ нэг удаа ч гэсэн бясалгал хийхгүй бол хоосорчихсан юм шиг мэдрэмж төрөөд байдаг. Бясалгалын үеэр юу ч тохиолддоггүй хэрнээ бясалгалын бус үед нэг юм алдчихсан юм шиг мэдрэмж төрөөд байдаг. Эн чинь зүгээр л зуршил байхгүй юу? Эн чинь зүгээр л арх уух, тамхи татахтай ижил зуршил. Бясалгалыг зуршил болгож болохгүй. Тэрээр амьд байх ёстой. За эндээс бол энэ бол ингээд бас нэлээд тийм бясалгал хийгээд нэлээд тодорхой цаг хугацааг өнгөрөөж гисэн ийм хүмүүсэд зориулж хэлж байгаа юм зүйл байна л да. Энэ нь яг нөгөө ошоо огш шавнартай зориулж ярьсан лекцийн хэсэг юм шиг байна л да. Ер нь зүгээр бясалгал хийгээд ингээд дадах гэж нэг юм байна л да. Тэгээд тэрэндээ ингээд сэтгэл ханамжтай байгаа л хийхгүй л бол ингээл шинэ одоо юу гэмтэй нэг тийм нүрээ угаагаагүй чив шиг гараа угаагаагүй хоол идэх гээд байгаа нэг тийм мэдрэмж төрөхөд ямар байдаг лээ. Яг тэр шиг нэг тийм нэг л юм дотоо оргиод ингээд байдаг ийм мэдрэмж төрдөг. Тэр юуг эндх сайхан тайлбарлаж ярьж байна. Тэгээд ингээд явцдаа ер нь ингээд олон жил бясалгал хийгээд ингээд явсны үр дүнгээс ингээд үүдгэд бол ер нь бясалгал бол ингээд тогтмолчилчдаг. Тэнд бол ямар нэгэн тийм одоо анх бясалгалд хийж суралцж байгаа шигээ ингээл тодорхой цаг гаргаад зориг болгоод бүр цаг гаргаад нэг тийм бүхэл бүтэн орчныг үрдүүлэл ингээд байдаг. Хичээл зүтгэл гаргаад байдаг. Энэ юм энгийн амьдралын хэм маяг болоод ингээд хөвшчдэг. Тэгэхэд бол энэ тэр зарим нэгэн үед одоо хэрэг чи нэг удаа бясалгалаа хийхээ мартсан хэрнээ ямар нэг юмыг хийхээ мартсан юм шиг сэтгэл төрөхгүй, дотоод хоосныг мэдрэхгүй, ердийн сайхан ханамжийг мэдэрсэн хэвээрээ байвал энэ нь сайнны тэмдэгэ гэж. Энийг тайлбарлах юм бол их задраад л их тийм яриа болоод явчихна л да. Ер нь бол ингээд тийм бясалгал ингээд нэлээд тийм дадчихсан бясалгалын тийм хэвийн тийм бясалгач болсон хойно ийм үзэгдэл болдгоо.
За тэгээд одоо энэ бясалгал хийгээд ингээд явхад нэг тийм буруу ойлголт төрдгөө гэд одоо нэвтрүүлгийн зүгээс ч гэсэн ярьж ил байдаг. Тэр нь одоо ингээд нэг гац чинь зогсчиж магадгүй гэж хэлдэг. Яг тэрийг бол энэ Ошо багшийн бас яг ингэж баталж хэлж яана л та. Тэр нь юу гэхээр бясалгалын үеэр юу ч тохиолддгүй хэрнээ бясалгалын бус үед нэг юм алдчихсан юм шиг мэдрэмж төрөөд байдаг. Эн чинь зүгээр л зуршил байхгүй юу гэж байгаа. Тэгэхээр ингээд бясалгалыг ингээд зуршил болгоод дад ингээд тийм нэг хэв загварт баригдуулаад дадал болгочиход нэг тийм магадгүй юм байдаг л да, нэг юм аюултай үзэгдэл гардаг. Энэс болгоомжлж байхыг энэ сануулж хэлж байгаа юм л да. Одоо тийм ямар нэгэн тийм бясалгал хийж явах явцад ингээд хөвшдөг гэж байгаа тийм үү. Хөвших мөртлөө тэр нь бясалгал нь өөрөө амьдлаг байх шүү дээ. Гэт ингээд ярихад их тийм мэдлэг болж явахын тулд энэ номыг заашгүй унших хэрэгтэй. Тэгэхээр энэ мэдлэгээс чинь нэг тийм чамд нэг бүр төрх нэг юм ойлгомжтой нэг ойлгогдоод нэг юм мэдлэг чинь ингээд зузаарал нэмэгдээд байх. Ингээд бясалгалтайгаа ингээд хослуулад явхад энэ үгнүүдийн цаад нарийн учрыг ойлгох юм боломжтой юм байх юм аа. Тэгэхээр бясалгалыг ингээд нэг тийм дадал зуршил болгочих болохгүй гэж хэлж байна. Тэгээд бясалгал өөрөө амьд байх ёстой гэж ингэж хэлж байгаа. Ошо багш бол тийм амьдлаг энэ харьцаа, амьдлаг энэ жинхэнэ өөрийн гэсэн энэ тэр бясалгалын тэр амьд байхыг илүүд үздэг ийм багшаа. За цааш нь чамд ямар ч өөрчлөлт орохгүй, бясалгалч нь болохгүй, таашаал төрөхгүй байвал бүү санаа зов. Бас эсэргээр ямар нэг юм тохиолдвол түүнд бүү уягд. Хэрв бясалгал амжилттай болж чиний ухамсарын гүнд хүрсэн бол гайхамшигт өөрчлөлтийн мэдрэмж өдөржингөө чамайг орхихгүй. Баяр бясалгалынгийн хөнгөн давлага агшин бүр чамайг нөмөрч байх болно. Чи юу ч хийсэн байлаа дотроо амгалан ханамжийн ямар нэгэн төвийг мэдэрсээр байх болно. Тиймээс үүний үр дүн удахгүй гарнаа. Чи урдын шигээ уурлахгүй. Уур чинь уусаад алга болсон. Яагаад гэвэл уур бясалгал хийдэггүй. Өөрөө өөртөөгөө эвлэрээгүй юунаас өөрөө өөртөө эвлэрээгүй оюун ухаанаас гардаг. Уур бол. Тийм болохоор хүн бусдад уурладаг. Тэр ихэвчлэн өөрөө өөртөө хэвээ олоогүй байдаг. Тэр өөртөө уурладаг тул бусдад мөн ууран гаргадаг гэж. За уур бол угаасаа бясалгал хийдэггүй л гэж ял л да. Ууртай байхад бясалгал хийх боломж байдаггүй гэл ингээл зөрчилддөг гэж ярьдаг. За мэдээж тэр бол ойлгомжтой. Уур тэгээд энэ тус нөгөө хүн ертөнц нэвтрүүлгийн тайлбар булангаар ярьж исэн тэр өөртөө эзэн байх тухай гэдэг нэг ойлголтын талаар нэлээд их яриад өнгөрсөн байгаа. Тэр одоо хүн өөртөө эзэн байх тухай ойлголтыг энд бас Ошо бас ингэж тодтогч ингэж баталж хэлж өгч байна л да. За тэр нь бол өөрөө өөртөө эвлэрээгүй оюун ухаан гэж байгаа. Тэр хүн нөгөө нэвтрүүлгийн зүгээс хэлээд байдаг хүн ертөнцийг танихад оюун ухаанаа амрах ёстой. Хүний ертөнцид байхад оюун ухаан чинь хэрэг болно гэж ингэж яриад байдаг. Энэ зүйлийг бол нэг баталж байна. Хоёрдугаар энэ өөрөө эзэн болоогүй хүн уур уцаартаа ундуудаа яаж байгаагаа ойлгохгүй мэдэхгүй ингээд гарсан ямар нэгэн үзэгдэл юмсийн тэр нөлөөлөлд шууд автдаг ийм байдгаа гэдэг энэ хамгаалалтгүй иймэрхүү төвшөнд ингэж аашилж аягалдаг гэж ингэж яриад байдаг. За тэр бол одоо энд ингээд автагддаг яригдж байна. Чи ихэвчлэн хамгийн дотны хүмүүстэй ууралдгийг анзаарсан уу? Хүмүүс хэдий чиний ойр байна, төдий чиний их уурлна. Яагаад?
Хүмүүс хэдий чинээ бие биеэс хоол байна, төдий чинээ уурлах магадлал бага. Танихгүй хүн рүү өөрийн хүн рүү уурлж байгаа юм шиг уурладаггүй. Гэтэл эхнэр нөхөр хүү охин ээжтэй уурлаж болно. Яагаад хамгийн дотн хүмүүст бусдаас илүү тэр уур нь оногдоод байна вэ? Яагаад гэвэл та өөртөө уурлаад байгаа юм аа. Өөр хүн хэдий чинээ чамд ойрхон байна, түүнийг чи өөртөө адилтхан авч үзээд байгаа юм л да. Чи өөртөө уурлаад байгаа. Тэгээд гар дор дайралтсан хинч болов уурнаас чинь хүртэх болно. Тэд чиний эсрэг болсон учраас. Бяцлал хийснээр чи улам бүр өөртөө дотроос ханамжтай байдаг болно. Үүнийг санаарай. Өөртөө ханамжтай хүн өөртөө эвтэй байх нь гайхамшигаа гэж. Өөртөө учраа болоогүй, өөртөө эзэн болоогүй гэж ингээл яригддаг энэ үнүүдийг олон өнцгөөс ингэж тайлбарлаж таниулж болж байгаа юм л да. Ошоо багшийн хэлж байгаа энэ юу бол тэр өөртөө эзэн болоогүй хүний л гаргаад идэг зан авирын үзэгдлүүдийг энд гаргаад байна л да. Хилээд байна л да. Юу ер нь ингээд одоо монголчуудын суурин иргэншилт одоо ингэж суурин иргэншилт амьдрах болсон цагаас хойш л ер нь тийм бухимд ууртай болчихсон юм уу да гэж ингэж ажиглагддаг л да. Ер нь бол манай өвөг дээдсийн энэ байгаллаг одоо энэ сайхан ёс уламжлал энэ аж төрх энэ ёс нь байгаллаг шинж чанарыг агуулчихсан тийм цогц юм ойлголт юм ухаан байдаг. Тэгээд ийм усуд чинь нөгөө энэ барууны Европын хөгжилтэй орнуудыг дуурайж хөгжил үүсгэх гэж байна гэж хөгжих гэж байна гэж нөгөө төлөрсөн ийм хуаргансан ийм амьдрал руу ингээд орчиж байгаа юм л да. Тэгээд ингээд хотчоод ирэхээр ингээд хүмүүс бухимдал үүсээд бие биендээ уурладаг барьдаг юм болчихж байгаа юм. Тэрнээс биш уг Монгол тэр амьдрах энэ аж ахуйн энэ ухаан маань болвол тийм ийм суурин иргэншдэг бол угаасаа тэгж хүлийн зөвшөөрдөггүй л дээ. Уг ерөөсөө тэр Монгол хүний тэр ахуй болвол тэрийг зөвшөөрдөггүй. Гэтэл бид нар хүчээр энэ юу ингээд зөвшөөрүүлсэн. Тэгээд ингээл нэг тоосхон 4 ханы дунд орж суучаад л тэгээд хажуу хавийнхаа хөрс мөстөгөөд хүртэл эвдрэлцэл уурлаад л тэгээд ингээл яагаад байгаагаа мэдэхгүй нэг гэдэг бухимдал үүсээд л тэгээд л бие биендээ уурлаад л тэрэнд тэгчихгүй яасан энийг чи гिचхгүй яасан чи тэгчлээ гэж бие биендээ гэж уураа гаргаад ингээд амьдраад байдаг л да. Энийг л энд хэлж байна. Хамгийн ойр дотны хүмүүс чинь яагаад заавал таны тэр уураас хувь хүртээд байх ёстой юм бэ гэдэг ингэж байгаа. Холох байвал тэгдэггүй. Тэгээд л жоохон санагалзан тэгээд утас юмсаар ярин загтал занаа бичнэ. Тэгээд яаж ийж хүй хай гэл ингэ. Тэгэхэд бол тэнд уур муур гараад ирэх. Дэрэгдэн байхаар л уурлаад байдаг нэг юм. Яагаад байгаагаа мэдэхгүй. Гэтэл яагаад байгаа юм гэхээр Монгол хүн угаасаа тийм уужим тийм талбай сэтгэл тийм оюун ухаантай байдаг л да. Тэрийг нь боочж байгаа. Тэгэхээр л нөгөө бухимдаад л ингээл зад тавих гад л ингээд л байж чадалаа ийм хэлбэр юм байна л да. Энэ бол маш энгийн ойлгоод авчиж болох юм ойлголт юм байна. Тэгээ энийг ингээд европчууд ч гэдэг юм уу энэ Ошоо багшийн зургаалыг ингээд уншиж ирсэн одоо өөр орны одоо бусад орны хүмүүс бол энийг ойлгохгүй. Тэгэлгүй яагаад бид нар чинь бие биентэй ойрхон бай бие бинийгээ зас залруулах гэж бие биентэй нэг нүгөө хэлж нэг нүгөө ингэж бие бинийгээ ууралж ингэж байдаг. Тэр нь одоо дотн сүр харьцаа юм чинь. Тэгэл ингээд янз бүрээр тайлбарлана л да. Гэтэл монгол хүн болохоор тэр шал өөрөө тайлбарчих боломжтой байгаа юм л да. Яг тэгэхээр аргагүй. Энэ чинь тэр тал шиг тэнүүн тийм сайхан уудам ийм сэтгэлийг ачраад нэг юмд ингээд
башин өөрийн дотор ингээд хорчоор чинь тэр чинь байж ядлаггүй яах вэ гэдэг ингээд ямар ч Монгол хүн энийг бол ингээд сэлүүхэн сайхан ингээд ойлгох чинь монголчуудын нэг тийм байгальлаг тэр нүүдлийн соёл иргэншил тэ байж үдий хурж энэ дэлхийн цаг уурын байгалийн нөхцөлийг ингэж маш сайн ингэж ойлгож харьцаж ингэж амьдралаар амьдрсан энэ үндэстэн бол монголчууд бид нар л та. Энэ бол өмнөхөө гайхамшигтай ойлголт юм байна. Бид нар бол тэр өвдөөжсөн, үлдээж ирсэн, захид сургаж үлдээсэн энэ сайхан ухааныг л ерөөсөө л нэг тийм оошоодгүй уландаа гიშгчээл. Тэгээд толгойд орой таварцгал адлаа юм л да. Гэтэл бидний өв дээдс маань ямар гайхамшигтай тийм өв бидэнд үлдээчихэд байгаа юм бэ? Тэднийг одоо ингээл гадна дотны хүмүүс судлаад сонирхоод бүр ингээл эрдэм зэргийн доктор болцоогоод тэгээд ингээл одоо мянганы хүн манднаар хүн мөнгө гэдэл ингээл тодорхойлоод дэвшүүлээд л ингээд байна л да. Энийг одоо ингээд судалж мэдэж ингэх нь хүн нэг үрийн бас ингэж оюунлаг энэ хүн ертөнцид оруулж авах тэр мэдлэгийн нэг тул энэ зайлшгүй орох ёстой л монгол хүн бүрт ингэж зайлшгүй ингэж орох ёстой юм л ойлголт энэ мэдлэг юм байгаа юм л да. Энийг монгол хүнээс өөр ямар ч хүн энийг ойлгох боломжгүй. Тийм ахуй тэдэнд байхгүй. Тийм ген тэдэнд байхгүй. Тийм болохоор ойлгохгүй. Яг хөө хичээн ойлгохгүй л үзнэ. Тэр бол яагаад ч монгол хүн шиг тэгж мэдэрч, тэгж сэрж, тэгж сайхан гэж цэлийдл ингэж сайхан ухаардгүй л дээ. Тэр ингэж ухаарах нь ганцхан монгол хүнд л байдаг. Монгол удмын хүнд л байдаг. Тийм учраас ингээд тэр монгол удам, тэр монгол ахуй гэдэг юм жинхэнэ утгаар нь бид нар цааш нь авч явах юм бол энэ одоо дэлхийн гаргийн энэ дулаарл тэгэл энэ дэлхийн сөнөхгөөд байна мэн гэдэг энэ асуудал дорхноо шийдэгдэн л дээ. Одоо энэ асуудлаар одоо цуврал лекц тавиад явж байгаа тэр Батотхон гэдэг бүсгүй байгаа. Тэр бүсгүйг одоо би байн ингээд дуудаж ярьдаг. Тэр бүсгүйн дэвшүүлсэн тэр онл тэр одоо бэлэнхэн одоо манай өв дээдсээс бидэнд өвлүүлэн үлдээсэн тэр их сайхан гүнзгий тэр ухаан мэдлийг бид нэр бушуухан өөрийн болгох хэрэгтэй байгаа юм л да. Тэр бол ерөөсө хойшлуулшгүй хүн нэг бүрийн өдөр тутам одоо гэр бүлийнхаа хүрээнд авч ярьж явах тэрний тухай одоо энэ Монгол энэ гүнзгий энэ ухаарл энэ ухааны тухай суралцж явах хэрэгтэй ийм айл өрх бүрийн ийм үүрэгэл юм байгаа юм л да. Уг нь бол энэ тэр Батутхан гэдэг тэр бүсгүй бол энэ гаргалахыг бүр гаргаад өгчлөө л дөө. Та бүхэн одоо тэр эх орон телевизээр гарч байгаа тэр хүний лекцийг алдалгүй үзэж төөний одоо гаргасан тэр ном тохиолдлыг нь авч уншиж ингэж бүр гэр бүлийнхаа хэмжээд тэгэд отог омгийнхоо хүрээнд тэрийг бүр ингэж бүр ажил болгож ингэ судлах хэрэгтэй байна. Энэ бол дэлхийг аврах сургаал. Тэр байтугай цаашаа одоо миний энэ нэвтрүүлгүүдээр дандаа ярьдаг энэ сансар огторгуйн энэ асуудлуудыг бүрэн бүтэн ойлгох энэ ухаан байж байгаа. Энэ хүний Батутхан гэдэг
тэр эрдэмтэн хүний бүсгүй ярьсан яриаг би ингээд хальт тул эх орон телевизээр сонсч байсан. Тэгэхэд жаахан сонсоод ойлгомжтой. Үгүй ийм гайхамшигтай ард түмэн байсан байх шүү дээ гэдэг ойлгомжтой болохоор бай. Тэгж хэдхэн хором үзэхэд л ойлгогдож байсан. Тэр бол яавч бидэнд буруу зүйл болохгүй. Яг уу ингээд ирчүүд мэн жоохон тийм эмхтэй хүнийг доош нь хийдэг нэг тийм балаа тэнийг нэрлэхүү зангаасан болоод энэ төргээд байж магадгүй. Тэрнээс биш тэр сургаал нь их чухал байгаад байгаа юм. Батутхан гэдэг тэр хүнд илрүүлэн бидэнд дэвшүүлэн тавьж л байгаа болохоос биш тэр сургаал нь угаасаа бидэнд зориулагдчихсан. Хүн төрлөخت зориулагдчихсан. Хүн ертөнцид зориулагдсан. Тийм сургаал тэр бүхэл бүтэн билээхэн ингээд үгэнд буулгачихсан ийм бурханлаг сургаал тэнд байж байна л да. Энийг л одоо Монгол айл өрх бүхэн л одоо маш хурдан төрнийг одоо энэ мэдлэгийг л эзэмших хэрэгтэй байна. Энийг одоо санал болгоё. Хэрвээ тэх юм бол одоо энэ Оошо багшийн хэлж байгаа хамгийн ойр дотныхоо хүнд уура гаргадаг, уурладаг энэ байдал минь алга болно. Яг тэгвэл бид нар чинь өөрөө өөртөө эзэн суугаагүй байгаа юм байна гэдгийг ойлгоно. Тэгээд би гэдэг чинь бүхэл энэ амьд бүхэнтэй маш нарийн уялдаа энерги маш нарийн тийм төвшөнд харьцаж идэг юм байна гэдгийг ухаарна. Инхээр зэрэг өөрийгөө хүндэтгэх нь өөрийнхөө тэр хүн ертөнцийг гайхамшигтай бүр биширнэ, багтна. Ингэсэн байхад өөр нөгөө нэг хажуудаа байгаа хүнээ гэр бүлийнхаа хүмүүсийг хайрлахаас өөрөөр ямар ч гарцгүй болно л доо. Ингэж л амьдраасай л гэж одоо өнөөхөө чин сэтгэлээсээ л монголчуудаас хүсэж байна. Бид өөрсдөө ингээд танаагүй, өөрсдөө ингээд хүнддэгдэггүй, өөрийгөө хайрладаг учраас л ингээд бусдад ийм хүйтэн зэвдэг мухай хандаад байдаг юм л да. Энийг л их сайн тунгааж ойлгох хэрэгтэй. Одоо тэгээд тэр альва мэдлэг, одоо энэ мэдлгүүдийг та авахта заавал гэр бүлийнхээ хүмүүстэй хуваалцж байгаарай гэж би бүр яг хүн ёсоор та бүхнээсээ хүсье. Өрөөндөө ороод л дуртай ном уншаад дуртай юмудаа хийгээл цааш хараад сууцгаачдаг. Энэ байдлаа одоо болоод яг энэ аав ч юм уу би одоо ялангуяа ирчүүдээсээ бүр ингэж бүр эр хүний ёсоор ингээд бас ингээд хүсэж байна. Та гэр бүлийнхээ хүмүүсийг нэг ороо бүр чаддгүй маа гэхэд ороо болгон чаддгүй маа гэхэд хагас бүтэн санд зургтаа унтраачиж чагаад за бүгдээрээ наашаа суу гэж өмнө авчиж суулгаж жагаад эцэг та санааслахыг гартаа авах хэрэгтэй. Тэгж жагаад энэ бэлэг оюуны номнуудаас уншиж танилцуулж хоорондоо ярьж хөөрж ингэж бие биентэйгээ ингэж ярилцах хэрэгтэй байна л да. Тэгэхэд хүүхдүүд одоо цагийн үеийн хүүхдүүд бол энэ бэлэг оюуны ном шаштруудыг ойлгохгүй байна гэж нэг ч байхгүй. Бүгд ойлгоно. Яг тэгвэл энэ хүүхдүүд шинэ үеийг зохицлон байгуулахаар хүрэлцэн ирсэн гීчтэй байна. Тийм учраас тэр хүүхдүүдийг бид маш их хүндэтгэж тэр хүүхдүүдийн бэлэг оюуныг энэ хөгжилтөнд маш хурдан түргэн хүргэхийн тулд тэдний бүү бас хүүхдүүдийг одоо цагийн хүүхдүүдийг басч болохгүй хүмүүсээ тэд нар бол бэлэг чанар нь бэлэхэн өгөгдчихсэн тийм хүмүүс байгаа. Арга чанарыг суралцж байгаа. Тиймдээ тэд нар хүүхэд чиглэгдэж байгаа. Энэ хүний ертөнцид байх тэр арга хэлбэрээ л олох гээд явж байгаа. Тэрнээс биш тэд нар бол аль хэдийн хүн ертөнцтэйгөө хамт хүн ертөнцийн тэр эрдэм чадлыг тэр дотор агуулчихсан эрдсэн байж байгаа л да.
Тийм учраас энэ одоо тэр заавал айл өрөх болгон одоо энийг ажил болгож эцэг хүн та санаачлалыг гартаа аваад нэг даруй одоо энэ бэлэг оюуны номнуудыг худалдаж авах. Тэр мөнгө төргөө зохицуулаад бүгдийг нэг худалдаж аваад өмнөө ингэж тавьчих. Тэгээд дээр нь одоо бас нэн яаралтай тэр Батотхон тэр докторийн тавьж байгаа тэр ихтгэл лекцүүдийг одоо ном хэлбэрээр байдаг бол түүнийг нь аваад байхгүй тэр их орны телевиз дээр очиж байгаа тэр бичлэгийг хуулж авд юм уу ядгийг тэгж байгаа давчирч үзэж байгаад жинхэнэ Монгол ёсоор амьдрах энэ ухаанд суралцаа. Тэгээд дээр нь энэ бэлэг оюуны судар номоос өшөө баяжуулаад ингээд маш хурдан төргөн өөр тэр дотроос л ихэлмээр байна л да. Хүн ертөнцөө хөгжүүл гэж ингэж ярьдаг. Гэтэл хүн ертөнц хөгжих энэ үйл явц нь таны одоо энэ хүн ертөнцийг хүрээлэн байгаа тэр гэр бүлийн чинь уур амьсгалтай бас их хамааралтай мэдээж хэрэг энэ бол тийм учраас ингээд эцэг хүн санаачлалыг аваад энэ бэлэг оюуны бэлэг чанарын энэ одоо боловсрол руу гэр бүлээ татж орвол ингэж гэр бүлээ өндөр түвшинд аваачих ийм өөрөг оролтой гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Тийм байгаа. Тийм учраас би эрчүүдтэй ингэж хандаж зориуд ингэж хэлж яана л да. Энэ маш чухал. Таны мэдлэг зөв мэдлэг. Гэхдээ мэдлэгдээ бүр яг жинхэнэ мэдлэг байх ёстой. Ийм л одоо ойлголт бол ерөөсөө энэ бэлэг оюуны одоо энэ мэдлэг байх ёстой. Хүн ертөнцийг хөгжүүлэх мэдлэг байх ёстой. Энэ сайхан мэдлэгүүд одоо ингээд бэлэг чанар нь одоо тэртээ ингээд хөгжиж байна. Арга чанар одоо чимээгүй байцгаана гэд одоо нэвтрүүлгийн зүгээс бас ярьж байгаагийн нэг учир шалтгаан бас энд байгаа. Эмэгтэйчүүд энэ цаг үед бол ноёлохоор ингэж хүчтэй төрөг орж ирж байгаа. Аль ч салбар руу улс төрлөөч тэр маш хүчтэй ингэж орж ирж байгаа. Аяанда энэ үйл явц болж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх юм ухаан одоо эрчүүдэд тэгэхээр байх хэрэгтэй шүү гэдэг. Бас нэрхүүний ёсоор ингээл бас л хэлэх л ёстой болно. Энэ бол ингээл байнга л яригадаад бусад сэдвүүдтэй хамт ингээл яригдаал явах л ёстой л доо. Эмэгтэйчүүдийг дэмжих ёстой юм цаг үе шүү. Тэгээд өөр зөндөө олон хүмүүс байна л да. Одоо ингээд Чихаа багш бол одоо эмэгтэй хүн. Тэр энэ хүн бол одоо ингээд дэлхийн одоо төвшөнд асуудлыг ярьж дэлхийг аврах тухай тэр сайхан бяцлаглалын аргыг зааж тэгээд ингээд гайхамшигтай тийм үйл хэрвүүдийг одоо бүтээж ингэж сайхан ингэж хайрыг түгээж ингэж энэ хүн амьдарч байна. Биднийг ажиллаж байна л да. Яг үүнтэй ижилхэн одоо ингээд бусад орны одоо хүмүүс одоо улс төрийн болоод нийгмийн одоо тодорхой тийм байр суурь тийм оройтой тийм албан тушаал болоод юмнууд дээр эмэгтэй хүмүүсийг томилогдож очиж байна. Ингээд анзаараад харах юм бол эмэгтэйчүүд нэлээд тийм итгэх санаачлахтай ингэж оролцож байгаа гэдгийг харж болно. Тэгэхээр ингээд Монголд
Тэр Чингис хааны их засаг хууль ямар гайхамшигтай оршихуйн энэ аж төрх зөв ийм алтан сургаал байсан бэ гэдгийг тэр Баттбатхан гэдэг тэр бүсгүй болвол ямар ч эр хүнээс төлөөлөл тэрийг олоод мэдсэн, хартсан, ойлгоцсон, тэгээд ухаарчихсан, таньдсан, ингээд ухамсарлцсан явж юм шүү дээ. Тэрийг эмгтэй гэж бити хараа, хүн гэдгээр нь хараа гэж эрчүүдээсээ гуйж байна. Ингээд тав хүн тэр бүсгүй айл өрх, Монгол айл өрх бүхэн тэр одоо Баттбатхан гэдэг тэр бүсгүй дамжуулж байгаа тэр сургаал номлолыг, тэр алтан сургаал ухааныг айл өрх бүлгэн болгон нэг яралтай судалж, суралцж, мэдж, хэрэгжүүлж ингэж амьдрах хэрэгтэй байна гэдгийг ийм башрамд ингээд их сонжирсан үгний ард одоо ингээд хүсэж байна. За ингээд энэ ноошоо хөшөө энэ ер нь бол энэ зайчгүй хүн бүхэн уншсан байх хэрэгтэй номоо. Энэ бол та бол энийг заавал уншсан байх хэрэгтэй. Уншаад дуусгацсан байх хэрэгтэй. Ийм ном шүү. Тэгээ нэмхээ тэгсэн мэтлээ маш их гүн гүнзгий утга санаа дагуулж идэг. За Чанга хөшийн Агшин зургийн бэлэг нэгдэх түлхүүр 6 гэдэг энэ ном байна. За энэ ном бол өвөр Монгол хадам бол уйгуржин Монгол бичгээс авиа зүүн хэлбэрээрээ шууд Кирилл Монгол дээр буусан ийм орчуулгын хөрвүүлсэн ийм ном байга л да. За тэгээд эндээс бол уншиж хахад их сонирм яг ингээд өөрлөгч нар маань юмыг яг зөв зөвтэй онч хэлдэм байна даа гэж бодмоор тийм сонин гой өгнүүдтэй ийм энэ ном байдаг л да. За энэс та бүхэнд сонирхуулъя. Та нарын унтаж байх үед үргэлж дээш дагуулan аваачид суралцуулдгийн учир нь энэ ертөнцийн их юм сурч чадахгүй. Дээш гарч дээд дэсийн хүслэн давхууд хүрвэл бид жинхэнэ суралцаж чадна. Та нар сургуульд орвол багшаасаа шууд сурвал сая өдөө юм олж сурхаас биш гэртээ байвал яаж юм сурч чадах вэ? Гэртээ суугаад суралцаж чадахгүй тул сургуульд орох ёстой. Багшаасаа захиагаар бас суралцаж болно. Ганц хүн суралцахад бэрх болохоор бидний унтлаа гэдэг жинхэнэ үндсэн биш, багш чинь унтдаг боловч бас жинхэнэ унтдаг унтлага биш юм. Багш чинь заримдаа унтсан ба унтсангүй ч адилаар их хэрэг явдлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Заримдаа намайг багш цаг унтуулбал миний бие сайн бөгөөд бас ажил тустай юм аа. За энэ бол ерөнхийдөө тэгээд шавнартай хандсан юм яриа байна. Өдөржин ажил хийж ядрах тул орой сэм завлил хийхэд сэтгэл санаа тогтвортой болж чадахгүй. Өглөө эрт босож сэм завлил хийх гэхэд бас их зүдрэлтэй санагдана. Хүүхдэн 6 цаг болмог сургуультай явах тул 5 цагт босож хоол хийж хэдэн тэдэнд идүүлэх хэрэгтэй болж оройн гэрийн аар сар ажилдаа 11-2 цаг хүртэл яаралдаж нэг арвин гэрийн ажлыг хийх хэрэгтэй байдаг. Ялангуяа гэрийг эзэхдээ тун яаруу байдаг. Өдөр бүр гадуур ажил хийж явсны дараа гэртээ харж ирвэл бас хувц суугаах, ойм суугаах, хувцсын дүүд гэрээ шүүрдэг, юм хумаа дэглэх, хоол хийх, аяг шангаа угаах гих зэрэг гэрийн бүх ажлаа хийж дуусгатал унтах цаг болчихно. Багсаг сэм завлил хийвэл өөрөглөн унтчихсан байдаг. Сайхан унтаж завдаагүйгээр цаг хүрсэн учраас босож бас өглөөний хоолоо хийж гэрийн хүмүүстэй идүүлэх болно. Та нарын бие чинь эрүүл чирэг байвал нэг өдөр 4 цаг унтвал болчихно. Тэгвэл хэдэн цагт босдог юм бэ? 4 цагт босдгоо. 4 цагт босхоор бодъё. Дөнгөжил 1 цаг сэм завлил хийж чадна. 5 цаг болбол хоол хийх, хүүхдэд идвэл сургуульд хүргэж өгөх болно. Сургууль нь холбол түүнээс эрт босох хэрэгтэй болно. Дараа нь санд минь аяг тавгаа авгааж юм хумаа авгааж дэглсээр ажилдаа гарна. Одоо их гэрийн эзэгтэй бүр гадуур ажилтай байна. Гадуур ажил хийхгүй бол амьдралын зардал нь хүрэлцэхгүй. За ингээд л бясалгал хийх тухай ярьж байна л да. Тэгээд эмэгтэй хүн ямар их ажилтай байдаг, түүндээ яаж их төөртдөг
Тэгээд энэний завсар бас ингээд сэм завлил хийх гээд энэ сэм завлил гэж хэлж байгаа нь тэр бяцлаглаа хийхийг хэлж байгаа л да. Бяцлал хийх тэр цаг зарцуулалтын тэр үеийг хэлж байгаа. Тэгээд тэрийг эндээс одоо чанга юуг ингээд хэлж яах вэ гэхээр хүн ингээд тийм ямар ч зав зарвал ингээд хөдөлмөрлөөд байдаг, ажиллаад л байдаг. Гүүгээд л байдаг, шогшоод л байдаг. Энэ бие ч зүгээр хаашаа л хаашаа хамаагүй гүйлгээд л савчуулаад л ингээд байдаг. Тэгэл энэ бүхний чи одоо ингээд зохицуулаад тэн дундаас ч нэг тодорхой цаг гаргаад тэгээд тэрэндээ ингээд бяцлал болоод энэ бэлэг оюуны энэ мэдлийг олох бяцлаглаа хий. Тэгээд одоо ганцаараа байх гэсэн ийм одоо тэр ажлыг хийх ёстой байгаад байдаг. Гэтэл ийм их ажлын хажуугаар хийх заав гарахгүй шахуу ийм байна гэж жинхэнэ өгш ингээд бүр детальчлан гэж өглөөнөөс орон хүртэлх хүлээ авчих гэж ярьж өгч байна л да. Тэгэхээр бяцлал хийхэд зориудын тийм цаг гаргаж ингэж байх ёстой юм шүү гэдгийг хэлж яана л да. Ингээд ер нь ингээд жинхэнэ өгш бол их тийм бүр нэг эмхтэн хүн болохоор бүр ингээд бүр юм төр тийм маш ингээд бүр ингээд нэгт нямба ингэж ханддаг. Тэгээд ингээд бүх юм зааж өгдөг ерөөсөө шавнартаа. Хөөсөө бүр ингээд алхам тутам болгон бүрийг ингээд заагаад ингээд бүр ингээд хилээд өгдөг. Тэгээд тэр утгаараа ингээд бүр нөгөө эрэгтэй хүн бол нэг тийхгүй шүү дээ. Ингээд ерөнхийд нь ингээл ярина, ерөнхийдөө юм байх хэрэгтэй, тийм байх хэрэгтэй гэдэг ингээд ингээд тэгдэхгүй бол чи чадахгүй нэг тэр гэл. Гэтэл жинхэнэ хөш бол тэгдэггүй. Бүр ингээд сонсон, тэгээл ингээд чи тэгээд юм уу? Тэгхгүй яасан юм. Тэгвэл чи одоо ерөөсөө ингэж нэг үзээ. Тэгвэл тэгдэе ингээл. Бүр ингээд өөрөө бүр ингээд амьдралаар ингээд туулцсан. Тэг бүхний зовлон ойлгодог, мэддэг. Тийм болохоор бүр ингээд бүр яг ээж юм шиг. Бүр эгчин юм шиг ингэж харцдаг л да. Эхнэр нь юм шиг бүр ингээд нэг бүрцлэн хийлж ингэж. Гэхдээ хатуу бас загнан ингээд янз бүр болно. Яг л нэг л тийм ээж ерөөсөө л яг ээж одоо хүн одоо хөөгтүүдтэй болоод гэр бүлийнхэндээ яаж ханддаг, ах トゥ амаатан садандаа яаж ханддаг. Яг л жинхэнэ хөш яг тэгж ханддаг. Тэгэхээр эмэгтэй хүний бас нэг онцлог юм да. Жинхэнэ хөш бол үнэхээр тийм гайхамшигтай тийм амьдралыг мэддэг хүн л дээ. Мэдгүй нэг ч байдаггүй юусэн. Бүгдийг детальчилж ингэж тайлбарлаж ингэж ярих юм тийм бүр тэгж ярьдаг. Тэгж ярьж тайлбарласаар байтал нөгөө одоо ярьсан, хэлсэн, сургасан тэр лекцүүд ингээд бүр ингээд хүн нэг насандаа үзэж уншаад тэр киног нь үзээд DVD-г нь үзэж сонирхоод номууд нь бүгдийг нь уншаад нэг насаараа дуусгааргүй. Тийм их ариун мэдээллийг ингэж мэдлэгийг ингэж хүн төрлөختөнд үлдээсэн байдаг л да. За энэ дараагийн номны бэлгүүн ухааны шаштрал Адишаа бүгдийн сургаал Ошо багшийн тайлбар гэсэн энэ номноос бас сөхий. Хүний дотор зохиролт ертөнц алга хаосл байна. Чи солиорчход байна. Хэвийн гэж боддог бүхэн чинь хэвийн биш. Анх төрсэн цагаас чи солиотой хүмүүсийн дунд амьдэрсэн болохоор энэ бүхнийг хэвийн зүйлгээд итгэжчихжээ. Хэрв хэн нэгэн хүн галзуугийн имлэг төрөөд зөвхөн галзуу нартай харьцаж өссөн бол тэднийг хэвэн л гэж бодно шүү дээ. Хизээ нэгэн өдөр тэр эрүүл сарвал хүнтэй таарвал мэл гайх болно. Ямар гажиг амтан бэ гэж толгоос ихсрэх үзээ. Хүн бол хаос. Энэ ухаарлыг зүрхний гүндээ суулга. Тэгж байж л хаосаас
космосыг бүтээх хүсэл чамд төрнө. Өөрийгөө урууга харчихсан байгааг ойлгох агшин бол хамгийн үнцэнтэй агшин. Нэгэнт ойлгосон хүн цаашаа үргэлжлүүлэн толгой дээр зогссоод байхгүй хэвийн байрлалд орохын тулд ямар нэг юм хийж таарна. Энэ хийж байгаа зүйл чинь шашин болдог. Шашин нийгмийн эсрэг үзэгдэл. Учир нь нийгэм хэвийн гэж тооцогддог. Нийгэм хэвийн гэж тооцогддог солиотой хүмүүстээр тогтдог. Нийгэм хүмүүсийг хэвийн бус байлгах дуртай. Эрүүл ухаантай хүн нийгэмд үйлчлж чадахгүй. Зөвхөн мэдрэл муутай хүмүүс л нийгмийн боол болж ая зоргоор нь бөмбөрч явдаг. За энэ дээр бол одоо манай үзэгчид ерөнхийдөө ойлгож байгаа хоо. Тэгээд анх төрсэн цагаас чи солиотой хүмүүсийн дунд амьдсан болохоор энэ бүхэн хэвийн зүйлгээд итгэж хичээгээд тэгээд анхнаасаа л тэр галзуу хүмүүсийн дунд байсан хүмүүс галзуу хүмүүсээ эрүүл хүн гэж бодно. Эрүүл хүнийг галзуу гэж ойлгоно гэж ингэж хэлж байна л да. Тэгэхээр ингээд хүний нөгөө өөртөө эзэн болох гэдэг асуудал бас эндээс хөндөгдөж байна л да. Тэгэл өөртөө эзэн бол чадах юм бол чадсан хүн энэ жихэн галзуугийн одоо амьдралаар амьдарч байгаа юм байна. Одоо ингээд тайвшрах хэрэгтэй юм байна. Одоо ингээд амрах хэрэгтэй юм байна. Одоо энэ тарих толгойж явах амрах хэрэгтэй юм байна гэдэг энэ ухаан сэхэрлийг аавна. Ер нь ингээд та бүхэнгийн номнуудыг аваад уншиж байгаа. Гайхамшигтай. Одоо цагийн хүмүүсийн сэрсэн тэр байдал сэхэрж байгаа энэ нойрноос сэрж байгаа энэ одоо тэр сүнсний нойрноос сэрж байгаа энэ цаг үе бол гайхамшигтай ерэн цаг үе шүү. Тийм учраас та өөрийгөө бүү гол хажуудахыг аж бүү бас бүгдэд энэ бэлэг оюуны мэдлэг хэрэгтэй, шаардлагатай. Тэгж бие биенээсээ бид суралцсан. Тэгж энэ мэдлэгээр бид нэр тодорхой ойлголтод хүрнэ. Тэгжээд бид цаашаа өсөө хөгжиж дэвш хүчтэй. Ер нь энэ Чинхай багш, Оошо багш хоёрын ном болоод энэ видео сургаалуудаас ингээд ерөнхийдөө мэдлэг нэвтрүүлэг ингээд өнөөдөр хүртэл ингээд энэ 2-3 ном зохиолуудаас ингээд төвлөрөл ингээд яриад байна л да. За дараагийн нэвтрүүлгээс Ширичнма багш, Рави Шанкар багш болоод ингээд тэр бусад одоо багш нарын ном зохиолуудаас бас та бүхэндээ танилцуулнаа. Ер нь Оошо гэж ямар хүн байсан юм бэ? Ямар хүн байдаг юм бэ? Энэ юу тухай одоо яриад байдаг хүн юм бэ гэдгийг одоо манай энэ хүн ертөнц нэвтрүүлгийг үздэг үзэгч бол ойлгоод авцсан байгаа хаа. Ер нь ойлгоог мэддэггүй байсан бол мэдээд авцсан байхаа гэж бодож байна. За Чинхай багшийг бол мөн адилхан гэд мэдээд таниад авчлаа гэж ингэж ойлгогдож байгаа. За ер нь бид мэдлэгийг маш хурдан түргэн авах ёстой. Хурдан түргэн өөртөө суулгаж авах, өөрийн болгох юм шаардлагатай л байгаад байгаа юм л да. Тэгэхгүй л бол ингээд цаашаа явж болохгүй байна. Дэлхийн гаригийн асуудал хөндөгдөөд тэгээд л ингээд янз бүрийн өнцгөөс ч юм ингээд яриад л одоо заримд нь ингээд асуудал үүсгээд л ингээд янз бүр болоод л ингээд байна. Энийг дорн шийдэх бүрэн боломж байна л да. Дорн шийдэх бүрэн боломж байна. Бид бүхэн мэдлэгээ маш хурдан цуцаатгах хэрэгтэй байна. Энэ бэлэг оюуны хүн ертөнцийг хөгжүүлэх юм мэдлэгийг маш хурдан мэдлэгээр өөрөө маш хурдан боловсруулах хэрэгтэй байна. Жаахан л өдөөгд таны энэ хүн ертөнцийг тэр цаглашгүй хязгааргүй тэр мэдлэгийн сан чинь сэргээд ундраад л гараад ирнэ. Тэгээд гарч ирсэн тохиолдолд та дахин мэдлэг авах гал ингээд сандаачаад байх шаардлага бол гардаг.
Яг зөвөр ингээл сөхөөл харахад л уншихад бүх юм ойлгомжтой. Тийм гэх мэдээж юм байна. Зүйтэй зөв байна, сайн гэл ойлгомжтой болдог. А гэтэл тэрнээс өмнө тэрийг дотоод тэр хязгааргүй тэр гүн мэдлэгээ цаглашгүй тэр мэдлэгийнхаа тэр гэрэл гэлгэл баг цацруулахаас өмнө бид заавал тэрийг өдөөж өгөх тийм шаардлагатай байдаг. Энэ бэлэг оюуны мэдлэг энэ ном суdur дээр бичигдсэн байгаа энэ мөрөөдийг бид нар заашгүй өөрийнхөө мэдлэгийн санд хийх хэрэгтэй байгаамаа. Хүн ном уншихад өөрөө өөртөө харьцаад эхэлдэг гэж түрүүчийн нэвтрүүлгүүдээр ярьж ирсэн. Тийм учраас заавал тэр үед яг хүн ганцаараа өөртөө ганцаархнаа өөртөө байдаг. Энэ нь бол орчин цагийн хүмүүст ном унших аргаар л тэр өөрт нь ганцаар өөртөө байх энэ байдлыг ном унших байдлаар л олгох юм нэг арга байна л да. Нэг юм зайл байж болох гэдэг юм. Тийм учраас энэ Чихай багш бол маш их ном хэвлэн гаргасан байдаг. Тэр номыг ингээд уншихад бол нэгдүгээр тэр уншиж байгаа зүйлээс цагаан дээр хараад бичсэн байгаа энэ үг өгүүлбэрээс мэдлэг өөрлөгөө урсгаж авч байна. Хоёрдугаар тэр хүн өөрөө өөртөө байж байна. Тэр номыг уншиж байгаараа тэр хүн ганцаараа өөртөө байх ийм боломжийг бүрдүүлж байгаа юм л да. Энэ нь бас тийм сэргэлэн залтай арга л да. Тэгж ингэж мэдлэгийг ингэж маш хурдан дөрвөн ингэж хоримтлуулах хэрэгтэй байна. Бид нэр ерөнхийдөө одоо хүн бид бол хүн ертөнц. Ингээд тэрийг хүн ертөнц дотор ингээд задлаад ингээд ярихад би Монгол хүн, би Улаанбаатар хотын иргэн, би тэр дүүргийн иргэн, тэр хорон тариалагддаг гэдэг ингээд явчихна. Хамгийн гол бидний жинхэнэ тэр одоо суурин болгож амьдралынхаа одоо үндсэн гол философи гэдэг юм уу, үндсэн тэр одоо боловсролынхаа суурийг бид хүн ертөнцөөр тавих хэрэгтэй юм л да. Тэгээд хүн ертөнцөөрөө энэ асуудлыг ингээд тойлдоход одоо тэр бидний өвөг дээдсээс уламжилж ирсэн тэр их гүн ухаан одоо тэр Батотхон тэр гэдэг тэр бүсгүй тайлбарлан бидэнд уламжил дамжуулж хэлээд байгаа тэр их гүн сургаал бол их ойлгомжтой бидэнд маш амархан гэж өөр юм болж гэдэг бидний дотор суурлагдана л да. Яг тэгвэл бид дойрхон бид Монгол хүн учраас тэр ухаарлыг бид нэр тэртээ дөрөв ингээд танимхаа хүлээж ав. Өөр хүмүүс бол хүлээж авах боловч тийм их танил ингэж хүлээж авахгүй. Монгол хүн тэрийн энэ Батотхоны тэр дамжуулж хэлээд байгаа тэр гүн ухааныг Монгол хүмүүр шууд танил шууд л тань. Одоо энэ нэвтрүүлгийн хүн нэвтрүүлгийн стокоор уламжилж хэлээд байдаг тэр 5 үе шат байдгийг 4 дахь үе шатыг шууд хөрнө гэсэн үг. Бид бол тэрийг судлаад ингээл ягшлан ингээл энэ одоо юу гэсэн үг юм уу гэж ингээл яваад ах тийм шаардлага байхгүй болох юм л дээ. Билийхэн тэр Батотхон гэдэг тэр эмэгтэй бол билийх ингээд бэлдээд өгчлөө гэсэн үг. Бид унших судлах хэрэгтэй байна. Энийг би дахиад хэлье. Айл өрх бүр. Монгол айл өрх бүр нэн даруй. Бүх зурагт мэдээллийн хэрэгслүүд бүгдийг унтрааж байгаа л ороо болон уншиж судалдаг ийм зүйл байх ёстой гэж. Ингэж дахин нэг уриалж хэлье. Мэдлэгээ зузаадах хэрэгтэй байна. Бид мэдлэгтэй болцсон байхад бие биентэйгээ муухай харьцаад л бие биенээ хилам залам гэдэл
байдаг. Өөрийнхөө тэр алдаа дутагдлыг харахгүй ингээд мөнгөнд явдаг болно л доо. Тэгээд ирэхээр бид нэр тийм сайхан тийм нэг дотроос ингэж нэг өдөөгдөж ингэж өөрөө ирэхгүй ингэж нэг тийм баярлах сэтгэл төрөөд ингэ тийм сайхан юм эерэг уур амьсгал бүрдээд тэгэл чи яагаад байна гээл ингээл тэгэл би бинтгээ улам илүү сайхан болвол энэ сайхан харьцаа энэ сайхан тэр ухаарл энэ сэхэрлийг одоо олоод авцсан айл өрх гэр бол бүр мөнхөд хамт амьдсан ч болохоор тийм сайхан одоо мэдлийг өөрсдөө бэлгэлж ийн гэсэн үг л дээ. Энэ сайхан боломж байсаар байтал бид нар чинь яагаад ингээд эцэг ихтэй, өөр хүүхэдтэй, эхнэр нөхөртөө энэ сайхан мэдлийг бушуухан тургуухан мэдүүлж ийм сан санаачлах яагаад гаргахгүй гэж бид нар үнэхээр өөрийн мэдлгүй цаанаасаа бие бинийгээ хайрлах юм уусэ. Хайрлах гэж ингэж хайрлах биш. Зүгээр л ингээл чимээгүй байж захтал хайрлаад эхэл. Чимээгүй л ингээл дотроо инээгээд дотроо баярлаад дотроо ингээл энэ бүхэн чинь ямар сайхан энэ үг олдохгүй нэ гэд бүр ингээд дотроо тэр хайраараа буцлаад л ингээд зүгээр дугаа сууж яхад л энэ гэр бүл чинь нэг л сайхан гоор авсал гэл ягаад аа мэддэхгүй л тийм сайхан харилцаа ингээд үүсчин. Энэ л бидэнд чухал байна хүмүүсээ. Тийм учраас бид нар тийм мэдлэгийг авах хэрэгтэй байна. Зүгээр л одоо энэ нэг салхинд хийсэн хамхуул шиг явах биш. Тулах тойрсон энийг тэнэг амьдралынхаа хэв маягийг одоо шууд өөрчлөх хэрэгтэй. Монгол айл өрх бүрийн ноён нуруу болсон эцэг. Монгол эцэг хүн та хүн дээр маш гол оролттой гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй бол та энэ одоо сайхан цаг үед яг энэ боломжтой энийг хэсэг агшин энэ үед л энэ үеийн энэ сайхан боломжийг та зориудаар одоо гэр бүлийнхаа хүмүүсээс харамлаж хааж боосон ийм хэрэг болж хувирна. Тийм учраас та энэ мэдлийг маш сайн хутан түргэн олж авах хэрэгтэй. Ирчүүд энэ дээр маш анхааралтай хандах хэрэгтэй. Эмэгтэйчүүд болоод таны үр хүүхдүүд чинь бэлэн байна. Ингээл хараад байж байна. Таныг л харна. Эцэг минь ээ. Та жоох уян хатан тийм уянтгаа найрсамтгаа тийм чанараа жоохон гээд ажилуулах хэрэгтэй шүү. Би ир хүн гэсэн нэг тийм одоогийн байгаа төвшний тэнэг нусаг царайлсан тэр зан төрхөө одоо ингээд гээх хаях хэрэгтэй болчиход байгаа шүү гэдгийг хатуу анхааруулж хэлье. Тэрхүү бол хайрын тэр гэр бүл чинь хогрох гээд шүү гэдгийг анхаараарай. За ингээд өнөөдрийн мэдлэг нэвтрүүлгээр ингээд өндөрлөе. Дараагийн мэдлэг нэвтрүүлгээр дахин уулзтлаа. Түр баяртай. Мэдлэг тань гайхамшигтай ертөнцийг нээх болтугай. Баяртай.